Сайн байцгаана уу? Энэ сайхан өдрийн мэндийг хүргэе. За тэгээд ойрд бас одоо Библийнхаа сайн мэдээний тухай ерөөсөө ярьсангүй. Тэгээд өнөөдөр одоо би яг та бүхэндээ хүмүүс яагаад одоо өргөл дахид л одоо өргөдөг болсон, яагаад уул усаа ингээд шүтээд тэгээд одоо ингээд эдийн ундааныхаа дээжийг өргөөд одоо ингээд байдгийн. Тэгээд одоо маргааш те одоо өндрхөн уулаад их гэж байна. За өнөөдөр оройд одоо долоон бурхан одондоо одоо мөрөх гэж байна те. Тэгээд ийм зүйлүүд болж байна. За тэгээд нэг талаараа бол те байгаль орчноо хайрлах, тэгээд уул усаа хүндлэх одоо ийм зүйл гэж хүмүүс маань ойлгодог. Тэгээ амьдралынхаа бас зам мөрийг засна, сүлт хиймэр маань дээшлэн гэж үздэг. Библиэлд тэгвэл одоо яг энэ уул ус шүтэх талаар тэгээд яг юу гэж байдгийг. За тэгээд энэний тухай одоо тайлбарлая. Тэгээд одоо яагаад хүмүүс маань одоо ингээд уул усаа шүтээд байгаа юм гэхээр мэдээж одоо хүндэлж байгаа байхтай. Гэхдээ нөгөө нэг сүнслэг талаараа болвол одоо бурхнаас хөөгдсөн одоо Люцифер буюу сатанд одоо хүндлэл магтаал өргөх гэж одоо бурхны бүтээсэн уулан дээр бурхны бүтээсэн чулууга болоод тэгээд одоо хөдөлмөрийнхөө одоо дээж болсон одоо юу гэдгийг те сүү дараг одоо тэгэл одоо юу өргөдөг лээд одоо янз янзын юм өргөөд зул өргөөд ингээд одоо ууландаа хүндлэл үзүүлээд байгаа боловч тэр уул ус руу шүглсэн тэр бурхнаас хөөгдсөн тэнмэл тамийн харьяатай сатан буюу чөтгөр те савдаг монгол нэрнтэй савдаг энэ сүнсэнд одоо хүндлэл өргөх гэж одоо юу яадаг байх нэ одоо уул ховоо тавьдаг байх нэ бас нөгөө сүнслэг утгаараа шүү за хүмүүс болохоор юу гэж бодож байгаа гэхээр өв дээдсийнхаа сүнсийг нутаг усаа аргадах гэж тэгээд одоо энэ цаг агаараа сайхан болгох гэж одоо улс орныхоо эдийн засаг тэгэл айл өрх гэрийн амьдралыг гоё болгох гэж одоо уул усаа тагж гинэ гэж одоо итгэж үнэмшиж одоо уул усаа тагж байгаа харин бурхан болохоор юу гэж өөрийнхөө амьд үгэн дээр хэлсэн байдаг вэ гэхээр тэнгэр бол одоо миний одоо синти газар бол миний хөлний гişгүр та нар надад зориулж ямар гэр орон барих гэдэг бүх зүйлийг одоо би бүтээсэн та нар нүцгнээр ирсэн нүцгнээр явна тэ энэ миний бүтээсэн дэлхийгс юу ч авч явахгүй гэсэн байна. Тэгвэл бид нар олвол бурхны дүр төрх бурхны хүүхдүүд тэгвэл яагаад бид нар энэ цэнхэр дэлхийд энэ нүдэнд харагдж байгаа уул ус ургамал хаданда боолчлогдоод ингээд нэг юм хятад киноны нөгөө нэг шивгчэнгүүдийн нэг дүр байдаг штэ мөхс би өхөл таарна гэл ингээл мөргөөл сүйд болдог тэрэн шиг одоо мөргөөд байгаа гэхээр бид нарын одоо сүнсний эзэн болвол сатан буюу тэр савдаг байх нэ тэр биднийг одоо өргөтчээдэг тэгээд бурхан хүн хоёрын хүн холбоог одоо тасалж бурханд хүнийг мөргүүлж одоо мөргүүлэх биш өөртөө хүндэл магтаалыг авдаг тэр болвол одоо ямар нэгэн зүйл захирагддаггүй сүнс байх нь Люцифер буюу одоо сатан савдаг энэ маань яах вэ гэхээр одоо хүний одоо хайрлаж итгэж өмсөж байгаа зүйл рүү шүглэн ордог сүнс хүний сүнс бол махан бие дотор ашиглаж байгаа. Бурхны сүнс, бузар сүнс хоёр бол яах нь? Бурхны сүнс бол бүтээгч сүнс те тэр бол тэнгэр газар төв дэлхийн ертөнцийг бүгдийг бүтээсэн, бидний сүнсийг бас бүтээсэн, биднийг бүтээсэн. Тэгээд бурхны дүр өөрийнхөө хүүхдээр бүтээлээ гэж Библиэлд байдаг. Өөрийнхөө дүр төрхөөр бүтээлээ. Тэгвэл дүр төрх хүүхдээр бүтээсэн юм бол бид нар одоо бурхны бүтээсэн одоо те өндөр хаан ууланд одоо мөргөөд байх хэрэг байна уу? Тэ одоо ингэ бодоод үзэхээр тэгвэл өндөр хаан уул маань ямар нэгэн уул ус овоо толгод те чулуу хад одоо юу гэдгийг бурхны бүх бүтээл шүү дээ бүгд бурхны бүтээл. За эдгээр маань хүнд хариуцуулан өгсөн тавилга. За бурхан ингээд энэ цэнхэр дэлхийг ингээд бүтээсэн байна те Библи хэлдэг би чамайг газрын гүнд урнаар шаглаж хэрэг дэлхийн одоо дотор биднийг урлсан байгаа байхгүй одоо ингэ бодоод үзэхээр харин дэлхийн гүнд урнаа газрын гүнд урнаар шаглаж төрөгт чинь би өөрийн бүтээсэн дэлхийдээ үлхийдэн авлаа гэсэн мэт. Тэгээ биднийг энэ газрын гадарга дээр биднийг суйрлуулсан байгаа байхгүй. Тэгээд бурхан өөртөөгөө ингээд улам булам ойртуулж ин тэ бурхан болвол бүх галактик ертөнцийг захирсан сүнс. За тэгээд хүнийг өөрхөө дөрөв бүтээгээд энэ цэнхэр дэлхийг одоо өглөө гэд ингээд өгсөн нар бурхных хүнд зориулагдсан хүнд
салхи хэн зориулагдсан хүнд, агаар хэн зориулагдсан хүнд, тэ уул хэнд зориулагдсан хүнд, бүх зүйл хүнд зориулагдсан. Тэгэхээр бид нар юу яах нь Бурхны дүр төрхөөр бүтээгдсэн түүний хүүхдүүд. Тэрнээс одоо энэ нүдэнд харагдаж байгаа энэ бүх зүйлдээ ингээд мөргөөд, боолчлогдоод байхаар бүтээгдээгүй. Тэгээд хайрлаарай, хамгаалаарай. Та нарын шүү дээ гэж Бурхан биднэрт бүтээж өгсөн. Энэ бол бидэнд өгсөн тавилга байх нэ. Энэ тавилгаандаа бид нар одоо сүү цацгаар уухгүй, будаа цацгаар идэхгүй. Тэгвэл хэн энэ зүйлээр маань хоололж байгаа вэ гэхээр тэр уул ус руу шүглэж орсон Бурханаас хөөгцөн тэнмэл сүнс сатан буюу савдаг тэр сүнс хоололдог юм аа. Бидний хоёр дахь ертөнцид амьдардаг ийм сүнс байна. За тэгвэл яагаад ингэж одоо тахил өргөөд байгаа вэ гэхээр Бурхан болвол ямар тахилыг илүү таалдаг вэ гэхээр Еврей номын 13-16-д байдаг хгүй сайныг үйлд тэгээд хуваалц тэгээд ийм тахилууд нь Бурхан тааламжтай. Тэгэхээр яах нь хүн болгон Бурханы дүр юм бол тэр хүн болгон сайныг үйлд тэгээд байгаа зүйлээ хуваалц байгаадаа талрах энэ зүйл бол одоо Бурханд тааламжтай хамгийн гоё одоо тахил байдаг байна. Одоо нэг Библиэлд байгаа чи хөршөө өөрийн адил хайрл. Чи нүдэндээ харагдж байгаа ахын дүүсээ хайрлаж чадахгүй гэж нүдэндээ харагдахгүй Бурхан намайг хайрлаж чадахгүй гэсэн байдаг. Тэгэхээр Бурхан бол өөрөө хайр. Энэ бол хүн хүнтэй зөв харьцах, хүн хүнийгээ хүндлэх энэ нь өөрөө одоо тахил юм аа. Тэрнээсээ одоо би нэг худлаа хэлсэн шүү дулмаг өстэй нэрээ гомдооцсон шүү одоо нэг юм сөөргөөд өндөр хавуулаа дахиад гол мөрөндөө ингээд нүглээ намжлаад ингүүл одоо Бурхан намайг уучлана биш. Тэгвэл хэнийг гомдоосон тэр хүнээсээ л эсвэл өөрчлөх гойх нь энэ нь илүү одоо зөв өргөл зөв тахил тэгээд хүн болгоныг одоо Бурханы дүр Бурханы хүүхэд гэж харах хүн бүрийг ялгавчлгүй харьцах тэгээд энэ бол одоо Бурханд өргөх тахил байдаг байх нэ. Тэгээд хамгийн анх одоо хүн бол нөгөө гим нүгэлд орсон учраас Бурхан эзэнтэйгээ одоо холилдоод байх ямар ч боломжгүй болсон. Яа тэгэхээр хүн гэмт мөн чанартай буюу одоо Адам Явагийн үеэс л гэмтээ болсон. Тийм учраас тэр ариун бурхан хүн хоёр хамт байх боломжгүй болсон. Тийм учраас хүн одоо муу ёрын сүнс буюу Тэнгэрээс өгсөн тэнмэл сүнсийг дагаад одоо энэ ертөнцид одоо Бурханы өгсөн энэ дэлхийд одоо боолчлогдож байна. Тэгээ бурхан одоо энэ хайртай хүн гэдэг бүтээлээ одоо мөнхөд энэ одоо чөтгөрийн одоо савар энэ гим нүгэлд байлгахгүй тулд сайн мэдээ аврал өгсөн энэ сайн мэдээ болохоор Есүс Христ гэдэг. Тэгвэл хүмүүс уурладаг яагаад одоо Есүс Христ гэж тэгэхээр Бурхан одоо хэрлэн голын маань их одоо үндсэн одоо манай аймагт байхгүй шүү дээ. Улаанбаатарт байхгүй. Бүр гадаадд байгаа Тэгэхээр одоо дэлхийн 8 тэрбум бум хүнийг аврах төлөвлөгөөг л одоо тэр Есүс Христ буюу тэр еврей үндснээр дамжуулан Бурхан аварсан байдаг байхгүй. Тэгээд Библи эхлэхдээ Бурхан тэнгэр ба газрыг бүтээжээ. Газар нь хэлбэржээгүй хоосон төдийгүй оёргүй гүний гадаргуу тархуу бүрхэж Бурханы сүнс усны мандалтайгүйр илэн хальж байлаа гэж хэлдэг. Тэгээд Бурхан гэрэл бий болтугай гэж айлтгад гэрэл бий болвоо. Тэгээд Бурхан өөрийнхөө үгээр одоо гэрлийг бүтээгээд энэ дэлхийг нэгтгэхээс 5 дахь өдөр хүртэл бүтээсэн байдаг. Тэгээд одоо хагас санд өөрийнхөө дүр төрхөөр буюу шороо усаар хүнийг зураад одоо бүтээгээд тэгээд хамрынхын нүхээр одоо сүнсээ оруулснаас болж хүн Бурханы сүнсийг тээсэн сав болж хувирж байгаа байхгүй юу? Одоо нэгсэндээ Бурханы сүнсийг тээсэн одоо энэ амьд бодгал болж байна Тэгээд Бурхан одоо бүтэн сайн өдөр буюу нэн сайн буюу бүтэн одоо дэлхийгээ бүтээд дууссан учраас одоо амарсан учраас бүтэн сайн гэж нэрлсэн байдаг. Тэгээд Бурхан одоо хийсэн ажлаа хизээч одоо нөгөө баталгаагүй, тамга тэмдэггүй бас орхидоггүй. Тэгээд ямар тамга тэмдгийг Тэнгэрт байршуулсан бэ гэхээр шанах 7 одыг байршуулсан. Яагаад нэгд өдөр Бурхан яасан байх нь гэрлээ бүтээгээл, хоёр дахь өдөр ан амтан уулсаа бүтээгээл, 5 өдрийн дэлхийг бүтээгээд хагас санд буюу хүнийг өөрийнхөө дүрээр бүтээгээд тэгээ өглөө гэж өгөөд бүтэн сайнд миний бүтээсэн бүхэн сайхан боллоо, нэн сайн гүйцэлтлээ гэд Бурхан ажиллаад туссан. Тийм учраас Тэнгэр тэмдэг болгож шанав 7 одыг байрлуулсан байдаг. Бурхан эцэггүй ариун сүнс гурвлаар оршдгоо гэд одоо марал 3 одыг байрлуулсан байдаг.
Тэгээ одоо өнөө орой гэх чинь одоо шанаг толгой одондоо мөргөнө гэлдэг чинь те. Энэ бол зүгээр бурхан энэ дэлхийг 7 өдөр бүтээсэн шүү дээ гэсэн тамга. Тэгээ тэр одонд одоо ямар ч хүч байхгүй. Энэ одыг бүтээсэн бурханд хүч чадал нь байдаг байх нэ. Тэгэхээр муу хэрэг сүнс би хэлсэн шүү дээ. Бийгүү тэр ямарваа нэгэн зүйл рүү одоо ингэ шүглэн ордог ийм сүнс. Тийм учраас бид одоо шанаг толгой одоо шүтэх үед тийшээ шүглж ордог байх нь те. Одоо янз янзын юм зураад ингээд яг үед ийшээ нь орчдөг байх нь те. Тэгээд одоо бурхны бүтээл хүннээс алтар бурхан аавда өгн хүн алтар магтаалыг өргөх ёстой баярлаа гэж хэлэх ёстой л чөтгөрт одоо бүтээл бурхны бүтээж өгсөн уул ус ургамал хаданд хүн гэдэг бүтээл одоо зарагдаж байна нэг өсөндөө яагаад одоо зарагдаж байгаа гэхээр те бүх зүйл бурхных тэгээд бид нар байгаадаа талархаж өдөр бүрийн чинь зүдгөр өнөөдөртөө л хангалттай маргаашийн төлөө чи бүх санаа зов маргааш нь харин өөртөө санаа зов чи маргааш амьд байхаа мэдэхгүй тул өнөөдөртөө бурхан ажиргалтай байгаарай гэж хэлсэн мэт. Тэгвэл яаж ийн одоо бурхандаа бид нар өдөр болгон ажиргалтай байж өдөр болгон талархах ийм л тахлыг өргөх байтал тэгээд нөгөө сүгээ сагаал дэж өргөөл цул барайл одоо ингээд энэ нь бас юу гэлчилж гэнэ вэ хэрэг бид нар муу ерэн сүнсний хүүхэд шүү дээ гэдгийг илчилж байна. Тэгээд Библи хэлсэн байдаг. Миний ард түмэн мэдлэггүйгээсээ болж мөхөн үнний мэдлэг төрж үнэн та нарыг чөлөөлөх болтугай. Үнэн гэдэг нь яг юу хэлээд байгаа вэ гэхээр бурхан эзэн өөрийгөө хэлээд байгаа. Тэгээд биднийг энэ гим нүгэлтэй энэ ертөнцөөс те муу ерэн сүнс бүрхсэн байгаа энэ харанхуй ертөнцөөс биднийг аврахын тулд өөрийн цорын ганц хүүгээ бидний гмийн төлөө миний гмийн төлөө тэр цагламай дээр гим болгохдоо одоо харамлаагүй юм а хинээс дэлхийн найрны тэр хүмүүнээс аврал гэдэг бол үнэгүй байдаг. Одоо бид нар бодох хэрэгтэй 103 онцгой байдал те үнэтэй байдгүй. Дахиад л ирдэг те аварын төхөөгөө асаагаад тэгвэл аврал гэдэг зүйл юм байдаг. Бурхан сайн мэдээ авралыг Есүс Христээр дамжуулан өгсөн байдаг. Тэгээ бурхан хэлж байна те Иохан номын 3:16 бурхан ертөнцийг үнэхээр их хайрлсан да цорын ганц хүүгээ өглөө хүүд итгэгч хинч мөхгүй тэр мөнх амттай. Бурхан бол мөнх хүний сүнс бол мөнх энэ дэлхийд бид нар юу тарин түүнийг л хураана. Бид нар чөтгөрт үйлчлүүл чөтгөрийн арга замаар зовлонтой хэцүү амьдран хүн харахад болоод байгаа юм шиг боловч тэр үнэн гэдэг зүйл гэрэл гэдэг зүйлийг олоогүй учраас хүн үхтлэл бурхныг хайдаг. Тэгвэл бурхан өөрөө хайрын бурхан учраас бурхан хүнийг өөрийн дүрээр бүтээсэн учраас сайн мэдээг хажууханд чинь өгсөн байна тий. Сайн мэдээ сонсох амархан байна, ойлгох амархан байна, бурхныг олох үнэхээр амархан байна. Харин зүрх нь хатуурсан учраас үннээс зугтж байна. Худал хуурмгийг хайрлж байна. Тэгээд бүтээгч бурхандаа биш бүтээлүүддээ зарагдж байна. Та 18 нас хүрсэн хүүдээ те тустаа гаргалаа. Айгуу гой тавилгаар гэрийн дүүрглээ. Нөгөө нэг хүү чинь танд биш тэ аав ээжтэй биш гой орон минь баярлаа гой сандал минь баярлаа намайг гой суулгаж чад ингээд байвал одоо авж өгсөн аавд тэ тэр гэрийг барьж өгсөн ээж аавд ямар сэтгэл төрхөө мэдээж гомдно үсттэй яагаад энэ орыг чинь энэ сандлыг чинь би авч өгсөн штэ өөрийнх нь ад жаргалтай байхын тулд бүтээсэн шүү дээ тэгвэл бурхан нарыг хэний төлөө бүтээсэн таны төлөө сарыг хэний төлөө таны миний төлөө уулыг хэний төлөө бидний төлөө тий тэгээд уул бол одоо тий бурхантай нэг шатаа уулзах тайз байдаг. Уулыг бурхан бүтээсэн, дээр нь овоолсон чулууг бурхан бүтээсэн, овоолж байгаа хүн нь харин одоо бурханы бүтээл хүн байна тий. Харин тийшээ сатан буюу савдаг орсон байх нэ. Тэгээд биднийг боолчилдаг байх нь. Сайн мөргөх тусам, сайн буян хийх тусам тий. Ингэх тусам одоо та нар одоо гэгэрлийг олно гэдэг. Тэгээд гэгэрлийг олно гэдэг маань яг юу хэлэх вэ гэхээр тэр нүдэндээ харагдж байгаа хүнээ хайрлахад тий гомдоод байгаа хүнээ уучлахад одоо жинхэнэ буян жинхэнэ бурхны одоо хүч гэж энийг хэлнэ. Тэрнээс одоо овоод хангаа тагснараа тий уул усанд өөрийнхөө тавилаханд мөргснөөрөө одоо гэгэрчдэг гэд бишээ. За тэгээд одоо жинхэнэ монгол хүн байх утга учир уул усаа шүтэх гэж бид нар боддог те. Тэгээд уул ус маань бол миний тавилах, минийх байх нэ. Түүнийг хайрлах нь байна. Гадаадуудад ухуулахгүй байх нь байна те. Мод зод тарих нь байна. Бурхны янз янзын чулуу молуу гişн тийш нь гадаад дотоод руу зарахгүй байх нь байна. Тэгээд өөр хойчтой өвлүүлэх нь байна. Энийг одоо монгол хүний утга учир байна вөхөөс дээр нь эсэн бусын эдээ цагаан цацаал те. Эсэн бусын хадаг яндар уяад л өөрийнхөө бүтээлүүдэд те
дондог дулмаагийн бүтээлүүдүүд мөргөөд ингээд амьдрах нь монгол хүн байсны утга учир бол биш юм аа. Энэ бол бурхнаа мэдэхгүй чөтгөрч зарагдаж, бурхантай тэрслэж одоо үр удамдаа 3-4 үеийн хараалыг оруулж муу ерэн сүнсийг амьдралтаа оруулах билетийг ингээд бэлдэж өгдөг юм аа. За тэгээд хайр гэдэг бол тэг үнэгүй байдаг. Хайр гэдэг бол амархан байдаг. Тэгээд хайрыг одоо яаж одоо харах вэ гэхээр одоо залбирах нь байна. Тэг хүн яагаад одоо залбирхаа болцсон, заавал ченжлээд байгаа гэхээр бурхан эзний тэр ариун сүнснээс холдсон. Тэг бурхан яагаад холдсон бэхээр гэм нүгэлтэй болсон учраас. Тэгвэл гэм нүглийг хэн хийлгдэг вэ гэхээр одоо тэр нүдэнд харагдахгүй байгаа тэр сатан савдаг чинь хоёр дахь ертөнцид одоо амьдарч байгаа. Бидний одоо амьдралд одоо яг өнөөдөр ингээд өдөр болгон ажиллаа хийж байгаа тэр буруу бодлоор орж ирдэг тэр сүнс байх нэ. Тэрний одоо харьяалал гэр орон бол там. Бурхан хүнд тамыг бүтээгээгүй, харин чөтгөрттэй өөрөөс нь тэрсэлсэн бардам сүнстэй Люцифер сатанд тэр гэр орныг бэлдсэн. Тэгээ харин тэр гэр орон руу тэр там руу чөтгөр өөрөө явахгүй тул бурхны дүрээр бүтсэн, бурхны хүүхдээр бүтсэн бид нарыг одоо ашиглаж байна. Тэгээд бид нарыг өөртөө мөргүүлж боолчилж байна. Тэгээд янз янзын ламбууд үзүүлэхээр уул усны хорлолтой хүн одоо харшилтай ч гэдэг юм одоо юу гэдэг өнцөг сүрдэн давхцсан гэтэргээл тэгдэг. Энэ нь тэр чөтгөр өөрөө бидний амьдралд гавхаа тавьчаад тэгээд одоо тэр ламбуу гэдэг хөнлөө сүнс орж байгаа шүү дээ. Бузар сүнс орж байгаа. Тэгээд тэр өөрөө гавхаа тавьсан учраас бүх зүйлийг өөрөө мэднэ. Тэгээд тэр хүмүүсээр манд амжуулаад илчилж өгдөг. Ямар гавх яаж тавьснаа. Тэгээд ингэж бидний бүдрүүлдэг ийм харанхуй хүч байх нэ. Тийм учраас бурхныг мэдэрээ, үннийг мэдэрээ, үннээс зураарай. Тэгээд үнэн хязээч одоо ичгүрт ордгоо шүү тий. Нүцгэн үнэн гэдэг шиг нүцгэн үнэнг олох болтугай нүцгэн үнэн ичгүрт оруулдаг юм шиг боловч үнэн заавал ялдээ шүү. Тэгээд бурхантай амьдрал болвол одоо энэ дэлхийн амар амгалан байна. Бурхангүй амьдрал бол тий ихээс төрсэн хүүхэд ямар хэцүү байдгүй тэр шиг байна. Тийм учраас бурхан аавынхаа өгсөн сайн мэдээнд итгээрэй. Тэгээд үнний мэдлэгийг олж аваарай. Тэгээд одоо энэ дэлхийг бурхан өгсөн шүү. Тийм учраас өглөө гэдэг үг бүтсэн шүү. Тэгээд бурхан аавынхаа тавилганд битгий мөргөөрэй. Харин тавилгыг бүтээсэн тэр уул усыг бүтээсэн тэнгэр газрын эзэн, тэнгэрийн бурхан тий эцэг хүү ариун сүнсээр оршигч тэр хүчит нэгэнд одоо залбирч хүслээ хэлж тий тэгээд тэр муу зүйлээр өргөддөг тэр сатан буюу тэр диавол чөтгөрийг одоо өөрийнхөө амьдралаас хөөж тэгээд бурхан аавтайгаа ялалттай баяр хөөртэй аз жаргалтай амьдарч сүнсний мөнх улсын визээ Есүс Христээр дамжуулан авч мөнх амийг аваарай. Тэгээд монгол хэлэнд мөнх гэдэг үг хэрэглэгдэж байна те. Тэгээд энэ тэгвэл энэ дэлхийд мөнх зүйл байна уу? Юу ч байхгүй, гацуур мод бай. Шатаавал тэр мөнх биш болно те. Тэгвэл энэ дэлхийд ганцхан ширхэг мөнх зүйл байна. Тэр бол таны дотор оршигч сүнс мөнх шүү. Дэлхийн 8 тэрбум гаруй хүн бүгд мөнх. Бурхан эзний одоо бүтээсэн энэ мөнх сүнс маань бурхан аав одоо өгсөн хүмүүс маань бол бурхан аавын хүлээлгийн танхимд унтаж байгаа. Тэгвэл харин өвөө чинь нэмээ чинь эцэг өвг чинь байна гэд ингээд бөөлам ямар занзын юмар дамжуулан тий сүнс өдр харагдаад байгаа бол энэ нь муу ярын сүнс өвөө эмээ эцэг өвгдийн чинь сүнсийг ашиглаад одоо идэ ундаа идэж архитаар сууж одоо тий одоо бурхны одоо өглөө гэд өгсөн энэ дэлхийг хүнээс хулгайлаад амьдарч байгаа юм сүнс байна. Тэгээд Библи хэлсэн байгаа. Өвдөг нэг бүр миний өмнө сүгдэж хэл нэг бүр миний өмнө тайлан тавина гэсэн мэт. Тэгэхээр бид нар бурхны дэлхийг буюу хүний дэлхийд амьдарч байгаа. Түрээсийн байранд амьдарч байгаа. Төрхөн зур оршин суугчөө. Тийм учраас дэлхийн бүх хүн төрлөختөн бурхан аавынхаа өмнө тэ ямаа хонороо ялгагдаж Тэнгэрийн мөнх улсын виз авах энэ цаг мөчид тэ цэцгээд булмаа хэдэн мянган жилийн өмнө асуурсан хүмж бид нар яг чуцуугаар бурхны сэнтийн өмнө шүүгдэх цаг хугацаа байгаа. Харин муу ёрын сүнс тэ тэрний төгсөх хугацаа бол там юм аа. За тэгээд энэ бол одоо бурхны сайн мэдээ Библи буюу ариун судраас одоо
Бурхан надаар дамжуулан ойлгуулсан үгийг маш хурдтай 20 минутын дотор ингээд ярихыг хичээлээ. Тэгээд Бурхан хэлсэн байдаг миний сайн мэдээг газрын төгсгөл хүртэл дуулга, үеийн төгсгөл хүртэл үргэлж хамтаа хамт байх болно гэдэг. Одоо энэ чөтгөрт булаалагдаад байгаа. Тэгээд амьдралаа ингээд нөгөө харахуй хүчинд 3-4 үе дамжин хараалгуулад амьдарч байгаа энэ хүүхдүүдэд Бурхан аврахыг хүсдэг. Тийм учраас сайн мэдээ гэж өгсөн. Тэгээд сайн мэдээнд Бурханы хүч байдаг. Сайн мэдээ болвол Бурхан өөрөө хүнд бэлдэж өгсөн тий. Тэрнээс биш хүн 1000 гэгээрээд 1000 бясалгаа тий. 1000 одоо сахил янз янзын хүртээд гэгинтэн болсон ч одоо тий гим гэдэг зүйлийг төлж чадахгүй. Гим гэдэг зүйлийг хэн төлөх вэ гэхээр гимгүй ариун Бурхан энэ дэлхийг бүтээгч л одоо энэ гмийг штэ өөрөө шийдсэн юм аа. Тийм учраас цэцгээ тулмаг бардамнуулахгүй тулд тий одоо хэн нэгнийг одоо тий гмээр нь өндөр багаар нь хэмжихгүй тул Бурхан сайн мэдээ өгсөн. Сайн мэдээ бол тий баян цэцгээ ядуу томдог хэн ч байсан аврагдах боломжтой. Яагаад гэхээр Бурхан энэ сайн мэдээгээр дамжуулан тэр төөрөөд явсан чөтгөрт булаалгаад явсан хүүхдээ өөртөө эвлэрүүлж байгаамаа. Тэгээд Бурхан гимгүү тэр хүүгээ гим нүгэл тушааж бидний саатай санаанд 30 40 50 60 жилдээ хэдэн жил амьдарсан гим нүглийг Есүс төрүүлээд түүний урсан бүлээн аймаар бидний одоо гмийг төлж бид нар өнөөдөр одоо Бурхантайгаа уулзаж одоо энэ сатан буюу чөтгөрийн энэ хараал нүглээс одоо салж тэгээд одоо энэ үнэгүй авсан энэ сайн мэдээг үнэгүй дуулгаж байгаамаа. Тэгээд үнэн хүн хөр өшөөтэй гэдэг лөө дээ. Тэгэхээр үнэн зүйл ярихад дургуутсан мэдрэл тэнэг боллоо гэн. Гэхдээ үнэн зүйл чинь хэзээ ялагддаг. Үнэн зүйл зүрхийг үргэлж баясгаж идэг. Тэгэд үнэн болохоор энэ зүйлийг ингэж ярьлаа. За тэгээд та нарын маань Тэнгэр газрыг бүтээсэн Бурхан эцэгхүү ариун сүнсээр өршөгчд тэр нэг төгс хүчин бидний төлөө амиа өгсөн нүгэлгүй байж нүгэл болж бидний гмийг үүрсэн Есүс Христэд алдар магтаал нь байх болтугай. Тэгээд Тэнгэрийн Бурхан алдар шиг. Амен.